Монгол улс тусгаар тогтнолоо оюун санааны халдашгүй дархан байдлаа улам баталгаажуулахад бүх нийтээрээ монгол үгээс сурч хэрэглэх явдал чухал. 2025 оноос хос үжигтэн болохоо зарлаад байгаа Монгол улсын өнцөг булан бүрт одооноос үндэсний бичиг соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажил эхлээд байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг үндэсний бичиг суралцах ажлыг эхлүүлж, цэцэрлэгийн багш ажилтнуудын дунд босоо бичигтэн дугуйлан ажиллаулж байна. Энэхүү дугуйлан хичээллэж байгаа 2 жилийн хугацаанд тус цэцэрлэгийн багш ажилтнууд монгол үгчийг сэргээн санах, уншиж бичих чадвараа ахиулж, дундаас дээж төвшөнд хүрсэн байна. Намайг Пүрвсрэн гэдэг. Би энэ цэцэрлэг 5 дахь жилд ажиллаж байгаа багш байгаа. Тэгээд босоо очтон дугуулсан манай 2 жилийн өмнө 6 хүний бүрэлдэхүүнээр эрхлэлийн санаачлагаар нэгдэж хичээлж эхэлсэн байгаа. Одоогоор манай багш туслах гээд 23 хүний бүрэлдэхүүнээр өргөжин тэлж хичээлж байна. 1992-оос 93 оны хичээлийн жилд анх 1-р ангийг хүлээж авсан. Тэгээд багангийн багш байхдаа 1-р ангийг хүлээж авахад тэр үеийн 1-р ангиас монгол үчгээр орж исэн. Тэгээ яалтчгүй ингээд хэрэгцээ, багангийн багшийн хэрэгцээ байсан. Тэгээ 45 хоногийн дотор монгол үчгээ сурч исэн анх. Тэгээд түүнээс 4 жил одоо 1-р анги авч төгсгчөөд тэгээ нэг хэсэгт ингээд орхигдсон байсан. Тэгээд энэ цэцэрлэгийн эрхлэгчээр ирээд одоо энийгээ сэргээн санах те үйл ажиллагааг одоо манлайлан оролцож одоо босоо бичигтэн дугуулан бас өдөртөн зохион байгуулж байгаа. Анх бол өөрсдийн сонирхлоороо нэгдээд өөртөө бас бие биендээ мэддэг шатаг зүйлээ туслаад ингээд өөртөө бие биенээс суралцаж байсан. Тэгээд одоо хан уус зохицолбор суугаатын Ямсран багшаасаа бас заалгаад тэгээд хамтран суралцаж хичээлж байгаа. Дугуйланд бол анх 6-7 багштай эхэлжсэн. Дараа нь олонгод 15-6 багш болсон. Дараа нь одоо бүгдээрээ суралцсан. Дараа нь нөгөө байгууллагаараа бүр 100% ингээд дугууландаа хамрагдчихсан. За энэ олонгод за нөгөө яг дүрм журмаа яг монгол хэлний багшаар ингээд заалгаж байгаа нь бол маш одоо даваа талтай байлаа. Бид нар сурахад илүү нэлээд төхөө байсан. За тэгээ ингээд нийт одоо багш нартаа, бусад багш нартаа хэлээд одоо монгол хэлээрээ ярьж те их хэлээ бусдад түгээн дэлгэрүүлээ. Гой сайхан бичиж, хос бичигтэн болъё. Кирилл болон монголоор одоо ингээд бичиж сурцгаая гэдгийг уриалж байна. 2 дугаар цэцэрлэгийн хамт олон монгол үгчийг түгээн дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэн цэцэрлэгийн 1-р бүсийн 7 цэцэрлэгийн багш ажилтнуудаа монгол үгчийг судлах эрхлэгчийн цаг сургалтыг тогтмол зохион байгуулж хэвшүүлжээ. Би аха тан бан хамтуу хилчит өн тангарыг эргэхүү ясуулал и үзэлээ. Ураачууд өн эблэл өн шинэ үзэсгүүлэн гарчээ. Эхэ орон уу бан 33 гоби нугууд ян нэрлэжүү суруулаа. Монголчууд тоо эв ээ чухала болохуйн ойлгуул ба эмчи наруу өн өрүүгээ цэвэрхэн байх уу шагаарлагатай. Загаано тугуулууд эхэйн сегүүдэртүү эрхэлнэ. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх штэ 5 бүс манай Дорн тамгийн цэцэрлэгт 5 бүст хуваагддаг. Тэгээд түүний 1-р бүсийн ахтгчаар миний би ажилладаг. Тэгээ манай 1-р бүсдэр болохоор 1-р 14-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг, 6-р цэцэрлэгийн бөмбөлөө цэцэрлэг, сумын 3 загаал сэргэлэн чулуун ороод сумын ингээд нийтдээ 7 цэцэрлэгийн хамрагддаг. Тэгээд 7 цэцэрлэгийн 78 багш маань одоо
даваа гараг бүхэнд одоо эрхлэгчийн цаг гээд Монгол бичгийг тэгээ сэргээн санах тэгээ ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулалт бүр хэвшсэн нийтээ ингээ 21 хичээлийг одоо 78 багш маань одоо сурчаад байна. Хоёрдугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж буй эдгээр шин санаачилгууд сайн туршилган Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бичгээрээ уншиж, бичиж чаддаг болох, цаашлаад тэмцээн уралдаанд оролцох, сурах хүсэл тэмүүлэлтэй болж байгааг онцлон хэлж байна. За би Монгол бичгийг анх бол 7-8 дахь ангидаа сурч байсан. За дээр нь бол одоо миний ээж маань одоо Монгол бичгийг бол багш хүн байгаа. За тэгээ тэр ч бас нөлөөлсөн. За мөн одоо багшийн сургуульд байхдаа бол Монгол бичгийг сурч байсан. За тэгээд одоо бол энэ олон жилийн дараа бол одоо ингээ Монгол бичгийг сэргэн санж, за дөрмөө одоо санж, за уншиж бичих чадвараа ахиулсан байгаа. За тэгээд дугууландаа яваад 2 дахь жилдээ болж байна. За нийт одоо багш нар маань бол 100% дугууландаа хамрагдаж байна. За дорнод одоо за манайх энэ дорнод нөгөө гурил хувьцаат компаниас зохион байгуулсан Монгол бичгийн одоо сайхан бичиж түгээн дэлгэрүүлэх гэсэн уралдаанд хамгийн олон оролцогчтой юм хамт олноороо оролцож одоо хамгийн олон сайхан бичгээр ингэж оролцсон байгаамаа. Хамгийн олон хүн оролцсон байгаа. Үндэсний Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээндээс бид нараас өөрийнхөө хувьд хамгаыг одоо бас ингэж монгол бичгээр бас юм дарцыг бас энэ хичээлийн жил бас хэрэгжилж байгаа. Тэгээ удахгүй одоо дэлхийн багш нарын баярын өдрөөс бүх багш нарыгаа бас юм хувьд хамгааны монгол бичгтэй нэрийг болгоход бас хэлүүлж байгаа. Даяаршлын энэ эрен үед даяаршуулахгүй авчулдаг ёстой зүйл бол монгол хэл, монгол бичиг, монгол соёл юм. Учир нь хэл соёл даяаршихаар дагаад улс үндэстэн мөн чанараа алдах, мөхөх аюултай эмзэгэд. Тиймээс монголчуудын тусгаар тогтнол түүх уламжлалын үн цэнийг шингээж байдаг монгол бичгийн сэргээн хэрэглэхийг төрийн бодлого шийдвэрт тусгасан. Харин үүнд иргэн бүрийн оролцоо, сурах хүсэл зорилго байх учиртай.